Монгол улс үндэсний бичгээ сэргээсэн түүхийг таймлан эмэтгсэн Монгол бичиг 40 жилийн товчоо номын нээлт боллоо. Тэртээ 1985 оноос хойш өнөө хүртэл үндэсний Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, сурчин таниулах, хойч үедээ өвлүүлэх хүрээнд төр засгаас гаргасан бодлого шийдвэр, зарлиг тогтоолыг он цагийн дарааллын дагуу энэхүү бүтээлд эмхэлжээ. Түүнчлэн засгийн газраас баталсан үндэсний Монгол бичгийн 3 удаагийн үндэсний хөтөлбөр зэргийг бүрэн ихээр нь судалж оруулсныг номын зохиогч, Монгол хэл бичиг судлаач, багш, сэтгүүлч, хүмүүн бичиг сонины ахлах редактор Элбэг Заяа номын нээлтийн үеэр онцолсон юм а. Номын нээлтэд Монгол улсын ерөнхийлөгчийн шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, техникийн ухааны доктор Шарвин Чоймой сангийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Лодой Аравсал, Монгол Улсын их сургуулийн сургалт оюутны хөгжил хариуцсан проректор, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга доктор профессор Заяа Баатар болон бусад албаны төлөөлөлд оролцож номын зохиогчид баяр хүргэн мэдлэгээ дэвшүүллээ. Одоо 2030 оноос 35 оноос Монгол улс мэдээж үндэсний бичгийн сэргээгээд авч явах учраас ямар одоо бодлого зорилт хөтөлбөр гаргах юм. Тэрийг боловсруулахад энэ чухал байхгүй юу? Одоо алдаа оноотой зүйл нь юу байна уу? Цааш үргэлжлэх ёстой ямар одоо хөтөлбөр байх вэ гэдгийг боловсруулахад бол энэ нэг дор эмэгтгсэн энэ гарын авлага бол чухал хэрэглэх юм болно. Тэгэхгүй бол бид нар ч одоо өнгөрсөн 20-30 жилийн өмнөх 40 жилийн өмнөх юмыг хайраад олохгүй шүү дээ. Тэрийг олохын төлөө бол хүн усар их цаг алдах болно. Тийм учраас нэг дор ингээ эмэгтгээд өчгөд энэ бол хүний цаг зав хэмнэсэн бодлого боловсруулагчдад бол хийх ажлыг маш их хөнгөвчилж өгсөн ийм их хэрэглэгдэх юм болно гэдэгт бол итгэлтэй байна. Монгол улсын хуулийн дагуу 2025 оноос төрийн албан харилцааг үндэсний Монгол бичгээр хөтлөн явуулах болсон. Энэхүү шийдвэрийн хүрээнд Монгол бичгийн хэрэглээ улам нэмэгдэж, ном бүтээл туурагчид олноор бий болж байгааг номын нээлтэд оролцогчид сайшаан тэмдэглэж байлаа. Тухайлбал 2022-оос 2023 онд тус бүр 19, 2024 онд 15, 2025 онд 34 ном бүтээл үндэсний Монгол бичгээр хэвлэгдэн гарчээ. Нийт үндэсний Монгол бичгээр хэвлэгдсэн 206 ном бүтээлийн 101-ийнх нь гэрэл зураг мэдээллийг номын төгсгөлд багтаасан байна. Энэхүү ном нь архивын баримт материалд үндэслэн бүтээгдсэн тул цаашид Монгол бичгийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил, төрийн бодлого шийдвэр гаргах зэрэгт их хэрэглэгдэхүүн болно гэдгийг нээлтэд оролцогч албаныхан тодтогч байна.